Ингээд Наврас 2013 өдрөлөг маань одоо эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас шууд дамжин үрж байна. За ингээд Усын их урдын эрхэм гишүүн төрийн байгуулалтын байнгын орны дарга Баялаг аймгийн нутгийн зөвлөлийн дарга эрхэм Бакид та бүхнийг бас уулзаж байна. Манай нэвтрүүл шууд эх орноо шууд дамжин үрж байгаа. Танд баярын мэнд хүргэе. За баярлалаа. За ингээд одоо Монголын нийт ард түмэнд баян үлгийчүүдтэй Наврас баярын халуун мэндчилгээг дэвшүүлье. За тэгэхээр энэ жилийн Наврас баярын онцлогийн талаар та бас нутгийн зөвлөлийн даргын үед бас одоо энэ арга хэмжээг зохион болж байгаа хүний үед бас онцлогуудыг бас үзэгч түмэндээ өргөж өгвөл. За энэ жилийн одоо Наврас баярыг Улаанбаатар хотноо бол Баян аймгийн нутгийн зөвлөл жахан өвөрмс хэлбэрээр зохион байгуулж байгаа. Ямар хэлбэрээр гэвэл ер нь бол бид бас энэ альва ард түмний баяр гэдэг чинь бол зөвхөн тухайн ард түмний баяр биш, нийт ард түмний баяр гэж ойлгодог. Жишээл цагаан сар гэхэд бид нар бүгдээрээ бол одоо айл болгоноор орж одоо цагаалдаг. Тэрнтэй адилхан Казак түмний Наврас баярыг энэ жил бол Сүхбаатарын талбайд одоо Казак гэрүүд барьж зан уйл ёс заншилыг нь одоо сурталчлахаар энэ талбайд явж байгаа хэн боловч энэ баяртаа танилцах, баярын үйл ажиллагаанд оролцох ийм боломжоор хангасан хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой байна. Бас Наврас баярын маань өөр ингэсэн бас онцлогуд байгаа шүү дээ. Өнөөдөр ингээд Казак гэрийн тухай таны хувьд. За тэгэхээр энэ талбайд өнөөдөр бол бид чинь 5 одоо Казак гэр барьсан байгаа. За эндээс бол өөр ингэсэн онцлогтой. Тэгвэл нийтдэг зөвлөний үгцэрэг энэ Казак гэрийн энэ доторх нь одоо хээ угал зүхээ одоо Казак эмэгтэйшүүдийн гараар үтсэн жинхэнэ одоо натурал гэдэг юм уу одоо Казак түмний эмэгтэйшүүдийн гар урлын одоо хөдөлмөр шингэлсэн ийм одоо гэрийг болоос одоо олон түмэнд танилцуулж байгаа. За мөн одоо энэ гэр дотроо бол одоо үндэсний одоо хувцас, ахмадын, хүүхдийн гэх мэт мөн одоо Баян аймаг гэдэг чинь өөрөө зөвхөн Казак удаас үрдээгөө бас одоо Уранхай, Тува, Дөрвөд гэдэг одоо манай ард түмэн найрсаг ард түмний хувцсны одоо үзүүлбэрийг бас одоо хамтд нь танилцуулж байгаагаар бас онцлогтой байна. Дастархааны хувьд. За дастархааны хувьд бол айл болгонд бол одоо өнөөдөр дастарханаа дэлгэж хүмүүст төлөөлж байгаа. За энэ дастархан дээр бол одоо гол онцлж хэлэхдээ бол Наврас хөжөө юу одоо Наврас шөл гэж байдаг. Наврас шөл нь бол одоо өөрөө бүрэлдэхүүнтэй 7-оос доош төрлийн одоо эдэний дээж агуулсан их хамттай шөл байдаг. Энэ одоо эдэний дээжээр ч гэсэн одоо амталгаа хийх ийм одоо үйл ажиллагаа явагдаж байна. Энэ жилийн үед бас сая Сүхбаатарын талбайд одоо яг нээлттэй арга хэмжээнд маань одоо ерөнхий сайд маань хүрэлцэн ирлээ шүү дээ, тийм ээ. Төр засгийн зүгээс их анхаарал тавьж байна. За энэ нь бол одоо энэ жилийн одоо Наврас баярт бол манай Монгол улсын төр засгийн өндөрлгүүд их аж ахуй хөдөлгөгч байна. За Монгол улсын ерөнхийлөгч бол одоо Монголын нийт ард түмэнд бол мэндчилгээ дэвшүүлсэн. За өнөөдөр бас одоо заваараа бас одоо энэ өдөрлөгийн ажиллагаанд хүрэлцэн ирж оролцсон үдээс хойш. За үүний зэрэгцээ бас 3 цагаас соёлын төвөргөнд тоглох концертанд оролцож одоо баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлнэ. За дөнгөж сая одоо ерөнхий сайд маань одоо ирж бас одоо мэндчилгээ дэвшүүллээ. За улсын хурлын даргын одоо мэндчилгээг бас улсын хурлын даргын зөвлөх одоо Ламбагва бас одоо уншиж танилцууллаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо бие биендээ дарганаар одоо мэндчилгээ дэвшүүлж байгаа хэрэг биш. Энэ бол энэ баярыг хамтдаа төр засагтаа хамтдаа тэмдэглэж байгаагаар их онцлогтой байна. Тэр энэ Наврас баярыг бол одоо мэдээж бид ардчилсан хувьсгал гарснаас ардчлаас хойш их өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон шүү дээ. Өмнө нь бол их бас урд нь цагаан сарыг бид бас нэгдэлчтэй баяр ч гэдэг юм уу одоо бас тэмдэглэдэг байсан. Таны хувьд одоо бага наснд Наврас баярыг яаж тэмдэглэж яв? Та Баялаг аймгийн Цэнгэл сумын уугуул шүү дээ. За энэ дашрамжиглэхдээ нь бол манай Баян аймгийн 13 сум бол бас одоо энэ 5 гэрийг хувааж авч бас одоо бэлтгэлийг хангасан байгаа. Яг одоо энэ ярилцлага өгч байгаа гэр бол одоо бас одоо Цэнгэл сум бас хариуцсан гэр байна. Тэм учраас одоо энэ гэрүүдийг бэлтгэхэд гэрээ авсарч одоо барихад гүн тусалсаа үзүүлсэн одоо манай нутгийн нийт иргэдтэй бас энэ дашрамд бол одоо талархлаа дэвшүүлье. Би танаас асууж бага насндаа Наврас баярыг яаж тэмдэглэж байгааг дурсамжаас. За тэгэхээр би ч одоо 50-аад оны сүүлээр төрсэн хүн шүү дээ. Тэр үедээ бага байхдаа мэдээж тэр үедээ бол Наврас баярыг бас тэмдэглэдэг байсан. Айл одоо хотлороо бол бас одоо ингээд айл хэсэж тэр үедээ бол мэдээж идэ удаа бас
хомс байсан шүү дээ. Тэглээ ч гэсэн одоо хүүхд ах цагтай үедэнд бол одоо айл амьтнаар хэсэж идээ уул амсах нь бол их сонирхолтой сайхан байдаг байсан. За тэгээд дараа нь одоо хуучин нийгмийн үед юу социалист нийгмийн үед бол одоо цагаан сарыг хичээлгээ байхгүй, наварс баярыг хичээлгээ байхгүй одоо хориглосон байгаа шүү дээ. Тэгээд ардчлалын ачаар 90-ад оны эхлээс эргээд одоо энэ наварс баярыг одоо жинхэнэ утгаараа тэмдэглэж эхэлсэн. Одоо яг хөдөө орнот Баян-Улгийн аймагт гэх юм бол маш өргөн дэлгэр тэмдэглэдэг шүү дээ. Бид бол одоо энэ хот газараа бол өөрийнхөө хэмжээндээ л одоо зогсуулаад ингээд тэмдэглэж байна. За улс ом болсон ах мод болсон төр улс маань төвшин төмөн болон амгалан байх болтугай сайхан баярлалаа та. Ирээд батарч болтугай. Бүгдээрээ сайхан баярлалаа. За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн МН2 телевиз Наврис 2013 өдрөлгийг эх орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Ингээд бидний бас дараагийн арга хэмжээ өргөжлөх болно. Одоо 15 цагаас соёлын төв өргөөнд Наврис баярт зориулсан доомрын гişиг хүндэтгэлийн тоглолт маань болох болно. Ингээд үзэгч та бүхнийг бас эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж одоо Наврис баярын арга хэмжээг Наврисын тухай мөн Казак түвний зан заншил өв уламжлалын талаар танилцахыг бас урьж байна.
За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн MN2 телевиз эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас Наврызын баярын өдөрлөгийг шууд дамжуулан хүргэж байна. Тэгэхээр одоо бидний зочлох байгаа гэр бол Баялгийн аймгаас хүрсэн ирсэн Үлгий сумын Алтан цогц Баяннуур сум хамтарсан ийм гэр байгаамаа. Ингээд тав хүн энэ гэрт хамтдаа бүгдээрээ зочиж Казак төмний бас өв уламжил соёл ёс заншил мөн энэ Казак төмний бас энэ эд хэрэглийн талаар бүгдээр хамтдаа сонирхон харцгаая. За ингээд энэ гэрлөө бүгдээр хамтдаа зочилцгоё. Ой, тэхүүлээ. Шууд дамжуулж шүү дээ. Одоо байж байгаа гэсэн. Одоо чи юмнууд тайлбарлаа ийм гэдэг байна шүү дээ. За ингээд бид Казак сайхан юм өргөөнөө орж ирсэн байна. За ингээд танд Наврызын баярын мэнд хүргэе. За баярлалаа, танд ч гэсэн Наврызын баярын мэнд хүргэе. За тэгэхээр энэ гэрийн тухай бас үзэж түмэндээ танилцуулахгүй юу? За энэ гэр дотор бол энэ Наврызын баярын арга хэмжээг тохиолдуулан манай Баялгийн аймгийн музейн шилдэг үзмөрөөдийн үзэсгэлэнт урья тав өхнийг бол энд бол эртний хүмүүсийн өмсөж хэрглэж байсан өвлийн хувцсаагаа унганы дээлээр хийгдсэн, унганы ярьсаар хийгдсэн унган дээл. За унган малгайтайгаа энэ годон дээл, за годон малгай зэрэг энд бол эмэгтэйчүүдийн толгоон өмсгөл энэ кимишек гэж нэрлэдэг. За энэ оройвч, за гоёлын зүүлтнүүд нь. За энд бол илгэн дээл үндэсний давтаг төшгийн хийцтэй 19-р зууны үеийн хойно хоргоны арсыг ээлдэж зөөлрүүлээд мөн гараараа хатгамал гэж өмсөж байсан илгэн дээл байгаа. Мөн арс нь хэрдэхийн тулд драв гэдэг модны будгаар будаж өмсөж байсан. За үндэсний ор дэвсгэрүүд бол за энэ бол эртний хүмүүс бол мориор явган ихийн тухайн үед ядарч ирэхэд хөл толгоогоо өргөж амархад цусан хэргэлд биендээ маш сайн гэж энэ орыг бол одоо хүртэл хэрглэж байгаа эмэгтэй эрэгтэй мөнгөн бүснүүд энд бол мөнгөн таанашаага яваараа. За энд бол Казакийн үндэсний эртний Казак эмэгтэйчүүдийн толгоон өмсгөл мөн энд бол савгэлээ гэдэг хормын утсын малгай. За үндэсний гутал байгаа. Энэ дотолтой бол тоогонцог байв гэж ярина. За энд бол гадна Ямар утгатай бүтэнгийг тоогонцог дотор талын байв гэж ярина. Гэр дотор орохдоо тоогонцогоо тайлаад байвтайгаа орчдөг. Энэ бол Казакийн ариун сөрийг сагсан онцлогтой үндэсний. За имэйл байх шиг байна. Энэ имэйлийг тайлбарлаж өгөхгүй их санаа харагдаж байна л да. За энэ бол алтан шармал имэйл байгаа. Эмэгтэй имэйл мөнгөөр хийгдэж алтны ууран дээр барьсан энэ эмэгтэй имэйл байгаа. Эмэгтэй имэйлүүд эрэгтэй имэйлээс хийцээрээ том байдаг. Хойшоогоо матгаар ягаад гэвэл эрдээд бол нүүдлэгтэй эмэгтэйчүүд урдаа үлгийтэй хүүхдээ авч цудаг болохоор эрэгтэй имэйлээс хийцээрээ том байдаг. Залуу эрэгтэйчүүдийн баяр ёслоор гожимсдаг, гоёлын хувцас, гоёлын дээл. За энд бас их сонин эд хэрэглүүд байна л да. Одоо доомбор, одоо бас хазаар, одоо тийм мөнгөн эдлүүд их харагдж байна. Энэ мөрний мөнгөн эдлүүд, мөрний хэрэглэлүүд. За энд бол хөгжмийн зэмсгүүд. Казакт бол 20 төрлийн хөгжмийн зэмсгийг хэрэглэж тоглодог. За энэ бол доомбор хөгжим аль болгоны хаймартай байдаг. За энэ доомбрын нэг төрөл чердер гэж ярьдаг. За энэ Казак хуур, ховс, могоон арсаар хүрсэн морин урд адилхан тоглогддог мөртлөө аян арай уур гардаг.